За өнөөдөр та нарт нэг бас нэг сургамж төгөлгөөрэй өгчөө. Танил найз нөхдөд ганц нэг юм яриач гэдэг байгаа. Тэгээд хоолтонд алхаж зур амраа сууж байхдаа бас нэг сургамж төгөлгөөрэй гэж бодлоо. За нэг 16 нас хүрж байгаа бандтай нэг гэр бүл байсан. За тэр аав ээж хоёр нь хүүгээ үргэлж одоо ээжинд одоо эмээ өвгөнд нь авчиж өгдөгөөс нэлээд цайтай вагоноор явдаг. За ингээд багаас нь хүүгээ одоо сургууль тарахаар нь өвөө тэр нь авч өгчөд буцаж ирдэг. Хичээл ном эхлэх болохоор нь очиж авдаг гэсэн. Хоёлаа вагоноор явж. За ингээд хүү 16 наснд хүрсэн юу гэсэн гэхээр одоо би 90 цент хүрсэн аав ээж та хоёр одоо энэ удаа хэрэггүй. Би одоо ямар жоохон хөвгтөжтэй өвөө метр очдөг байх. Билетийг худалдаад очиод авчихна би. Та ерөөсө гаргаж өгөөч хэрэг байхгүй. Би бол 16 нас хүрчлээ шүү дээ. Ангийн хүүхд харчулна чинь. Юу гэж бодох юм намайг ээж аваасаа салаагүй байна гэхэд ингээд дааглаад орно гэхэд. Гэх мэт юм ярьж л дээ. За ингээд хүү ганцаараа явах болсон. За ээж нь баах юм загсан. За миний хүү унтчаа цаад өглөө өөрөөр очдөг шүү вагон чинь. Цаашаа явуучвал ингээд балрын шүү гэл. Мэдлгүй яах вэ, мэдгүй яах вэ, сэрэлгүй яах вэ. За ингээд орой суугаад ингээд сага халуун усаа тэндээс наваад ингээд цай хийгээд миний хайрсан хуушуур ингээд идээд ингээд сайхан унтаад даарчудаа цонхоо хаамаа гихмэлсэн ингээд зөндөө юм загс хүүсүүлтээ уурлаж ихээ таглалцсан. Та хоёр одоо болооч арай хэвтэрлээ. Би 16 нас орцсон. Ийм зэргийн мэдлгүй яах вэ? Би сонсохгүй бойл гэж ихээ таглалцсан гэсэн. Аав нэг юм цаасан дээр ичээд хармаалуу нь хийлээ гинэ. За ингээ хөө ганцаараа гараа явлаа зөвхөө өрөөд. За вагондоо очиод ороод бүх билетээ хөдөлж аваад вагондоо ороод купенд ороо суулаа. За тэгсэн нэг имээ явж байна. Оронгуутл имээ миний хөө алуу тэр дээр түрүү манай хүүхдэд тавьсан байгаа цүнх аваад өгөөч л гэлдэг чинь. За айлсан чинь чулуу хийцүүш айгу хүнд юм байна гинэ. За дотроос нэг юм хайж байгаа л нэг алдахгүй байна миний хүү буцаагаа тавьчих гэсэн. Ингээд хид дахин нөгөө хүүгээ чинь зардлаа юм. Ямар ядаргаатай ингээд дотор уур нь хөрөөд хүнд чижигтэйхэн. Тэгээд юу авах гэж байгаа мэдгүй юм бин чи ямар ядаргаатай гэсэн юм бодоод дотроо ижил. За хоёр дахь одоо зарчигч нь орж ирлээ гинэ. Архиуц ахгүй орж ирлээ. Нилээ их муухай архи нөртөлцсөн. За тэгээд өөрөөсөө нэг шил архи гаргаж ирээд. За энэ замдаа татна алуу дүү очих хэдэн хүрж байгаа 16 гэсэн. Алуу нэг татчихгүйгүй ахаа би уудаггүй. Гэт ингээ хэлсэн. Юу сүртэй жоохон хөвгт биш юм шиг. За алуу яв усанд яв. Залуу хөвгт миний цэрэг байх үед бол одоо ингэдэг тэгдэг байсан. Няваал хийдэг байсан ингэдэг юм. Жур цэргүүд ингэдэг. Диглэх янзтай чагтаа ороод нөгөө мөн хүүгээ чинь хид удаа усан тгүүлгээд ингээд юм зөвлөл. За дөрөвдөх зарчигчны юу байсан гэхээр нэг хүүхэн тэр ёо дээдлийнх нь орон дээр цаашаа хараад юу мессеж бичээл одоо уцаа оролдоо суугаад байсан. За ингээд вагоо хөдлөөд яалаа гин нөгөө имгэн ахиалаа одоо тэндээс юм аммаар баламмаар алуу гээл гэдэг чинь нөгөө архиужаас нөхөр чинь гутлаад айлсан шивэр мивэр гэдэг нь ч одоо жигтэйх үнэртэй л нөгөө ч нөгөө хүүг чинь зараал. За ингээд өстө бүр тисч байхаа олж ядчихдээ нөгөө нэг юм бичээдээс хөөхн босчихсон. Хөөх аятайхан банд биш тэгээ бөксрүү нь алж. Их чин дааруул орой шүн өөрөөр оронд ч орно шүү дулаацсан шүү гэсэн. За ингээд хөвч бүр эвгүй байдалд ороод. За ямар балер байд юм бэ энэ хүн аль чинь ямар муухай байд юм бэ гэд нүднээс нь нулимс гараад нүднээс ингээд өөрөө ирэхгүй анх удаага явж байсан хөөрхөө. Нулимс нь бүрхээд ингээд яахаа мэдхгүй суужсэн. Гинт аав нэг хармаар нэг цаас хийснийг санджээ. За ингээд аахаа юу хийсэн бол гэдэг нөгөө вагон ч яваад одоо орой унтах цаг болсон. Нөгөө цаасыг аваад уншаад утсан чинь аав нь ингээд бичсэн байна нэ. Миний хүү хэрвээ асуудал гарах юм бол хажуудлын вагонд аав нь суудлаа аваад явж байгаа шүү. Чамд бас суудл авсан байгаа. Ороод ирэлээ гэсэн байж. За ингээд хүү хараагаа харсан аав нь хажууд нь нэг суудл авсан өөрөө суугаа явж байгаа. За ингээд хүү бөөм баяр аавынхаа хажууд ороод тэгээ сайхан унтаж авсан. За энэ сургууль өгүүлгээр юу ярих гэдэг юм гэхээр эцэг эхчүүд бол өр хүүхдтэй маш сайн хайрлаж явах хэрэгтэй. Үргэлж анхаарал тавьж явах хэрэгтэй. За одоо бол нийгэм бол мэдээллийн 100 гэдэг одоо манисыг хүүхд оюутан байх үед бид нар ч одоо нэгдүгээр курс Оросод очиод
эхний нэгдүгээр курстэй л ганц нэг ярьж байгаа хоёроосоо тэгэл ярихаа бол ингээл мартагдал өөртөө бие даагаал ингээл том усуд явчихдаг. Одоо бол нийгэм бол тэр үеийг утгах юм бол шал өөр болсон. Задгаа болсон. Одоо мэдээллийн асар их орсгол орж ирж байна. Дийлинх нь одоо буруу зөв мэдээлэл байж байна. За хүүхдүүд бол одоо 16, 17, 18 настай жоохон хүүхдүүд бол одоо психолог сэтгэл зүйн бол одоо ямар ч юмд урвчих, одоо ямар ч юмд нийлчих юм эмзэг байдаг. Тэр үед нь одоо хүүхдүүдэд эцэгчүүд бол маш сайн анхаарч явах хэрэгтэй гэсэн ийм зүйлийг би хэлэх гээд байгаа. За одоо сүүлийн үед одоо интернет гэдэг юм орж ирсэнтэй холбоотойгоор одоо элдв янзын шашны маш олон урсгал биш хэдэн зуун урсгал, буруу зүрх урсгалууд байна. Тэнд давтах юм одоо боломж байна тэр хүүхдүүдэд. За янз бүрийн одоо юу гэдэг сүлжээ, зайллан хүүхдийг ашиглах маш их одоо тийм олон боломжуудын мэдээллийн зуун гарч ирсэнтэй холбоотойгоор ингээд ээгдсэн байна. Тийм учраас энэ зуунд одоо аав ээжийн орой бол маш чухал. Үр хүүхдээ үргэлж одоо анхаарал тавьж явах хэрэгтэй. Юу болж байна, яаж байна, ямар хүнтэй нөхөрлөж байна, хэн байна хажууд нь гэдэг. Тэгэхгүй бол энэ нийгэм маань бол одоо ийм одоо хүнд за элдв мэдээллийн урсгалууд орж ирж байгаа ийм үед бол одоо хүүхэд бол буруу зүрх явуулах юм боломж их өндөр байгаа учраас би энэ үйллийг ярьсан юм аа зүгээр жишээ болгож. За тэгэхээр та бүхнийг үр хүний энэ яриаг сонссон бол үр хүүхдэд анхаарал тавьж байгаараа хол гадаадд сурж байгаа, адилж байгаа бол утас шүрмсээр ярьж байгаараа одоо бол интернеттэй фэйсбүүкээр ярьчих болж байна. Үнэхүү манисийн үе шиг одоо юу гэдэг нэг өдрийн юм захиалаад очиод 2-3 цаг сууж байгаад 2-3 минут ярьдаг тийм үе өнгөрцөн байж тав. Дурын үедээ дуртай үедээ ярьдаг. Тийм учраас үр хүүхдээ үргэлж анхаарал тавьж санаа тавьж байгаараа гэсэн үгнээс би энэ зүйлийг ярьлаа. За анхаарал тавьж та бүхэнд баярлалаа.